Сайн зөв зөвхөн тавхан тод зочны ярилцлага хүрч байна. За манай энэ удаагийн тод зочноор байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүнд харилцаг оролцож байна. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр байгаль орчны хөдөлгөөнөд иргэний нийгмийн байгууллагууд нэг хэсэг маш эрчимтэй ажиллаж байсан. За сүүлийн үе жоохон намжмал байна да гэсэн юм бодол олон нийтэд төрөөд багш байна. Ер нь та бүхэнд энэ одоо сүүлийн засаг гарснаас хойш тийм засаг дөр байгуулагснаас хойш ажиллах орчин одоо хэр бүрдэж та бүхний хэр дэмжиж байна? Юу байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаанд зогсон байдалд ороогүй. Ерөнхийдөө бол бас бүтцийн зохион байгуулалтанд орж байгаа тийм ээ. Бас нэг төр засгийг шахаж байгаа энэ масс нь одоо яг энэ байгаль орчны төрөмс байгууллагууд байна гэж харж байгаа. Зүгээр 2012 оны сонгуулиос хойш байгуулагдсан төрийн хувьд үнэхээр одоо байгалаа хамгаалах байгаа ажиллагаанд бол асар хэмжээний саад тулгарч байгаа. Яг нөгөө амлсан амлалт одоо хийж байгаа ажил, энэ барьж байгаа бодлого энэ болгоно дандаа нөгөө байгалийнхаа эсрэг хэтэрхий нөгөө уул уурхай хөрөнгө оруулалтыг одоо татна гэдэг нэрийн дор иргэний нийгмийн байгууллагуудыг одоо хөрөнгө оруулагчийг царцаагч тийм оркестр шантаж юм гэдэг юм уу энэ утгаар нь ярьж одоо нэг байгаль хамгаалах байгаа ажлын дэмжих байтугай зүгээр нөгөө иргэний нийгмийн байгууллагуудыг одоо хөгжлийн гацаа түүжээ гэдэг утгаар нь цололдог ийм болсон. Энэ юу гэж нөхөр ерөөсөө энэ засгийн газар бол ажиллаж хийж чадхаа болчихсон байна. Хоёрдугаар энэ засгийн газар бол хэтэрхий одоо анаарах одоо хэтэрхий дарангуулагч хэтэрхий одоо өөрөө дур мэдэж юм хийдэг тийм ийм засаг төртэй болсон юм байна. Тэгэхээр нөгөө иргэний нийгмийн байгууллагуудын хувьд ер нь бол нэлээд сайн зохион байгуулалтанд орж дараагийн 16 онд одоо ийм нөхцөл байх үгүй юу гэдэг асуудал дээр одоо ажиллаж чиглүүлж ажиллая гэсэн ийм байр суурин дээр явж байгаа. Тэгэхээр та бүхний хувьд бас хуулийн тал дээрээс нэлээд ажиллаж байгаа шиг байна. Ер нь иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулахад хуулийн зүгээс саад болж байгаа зүйл юу вэ? Мэдээж ажиллах хэрэгцээ орчин байхгүй бол бас ажлын амжилт гарахгүй шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа байгаль хамгаалах чиглэлийн байгууллагууд бол нэлээд төлөвшөж байгаа. Нэлээд бас мэрэгшиж ингээд өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болчих. Нэг хэсэг нь олборлох салбарын ил тод байдлын санаа ажиллагаар уул уурхай байгууллага компаниудыг хариуцлагажуулах тийм ээ тэр хариуцлага байх талаас нь нэг хэсэг нь одоо оюу толгойн гэрээн дээр тэг оюу толгойн хөрөнгө оруулалтын дээр одоо бүр ингээд мэрэгшиж ажиллаж байна тийм манайх бол одоо яг одоо байгаль орчны эрх зүйн орчин, эрх соёлын эрх зүйн орчинд зөрчиж байгаа үйл ажиллагаанууд дээр шүүхийн болон шүүхийн бус замаар одоо хэрэгүүдийг тийм зөрчлүүдийг шийдвэрлэх ийм ажиллагаанууд хийгдэж байна. За бусад одоо юу гэдгийг зарим гал үндэстэн бусад одоо байгаль хамгаалах төрөмс байгууллагууд бол нөлөөллийн талаас нь ингэж чиглэлээр төрөлжиж байгаа нь бас нэлээд ахиц дэвшил. За манай байгууллагын хувьд бол шүүхээр голцоо явж байгаа. Шүүхтэр одоо байгаль орчны хэрэгүүдийн дандаа итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч тэгээд өмгөөлийг голцоо хийж байгаа. Өнгөрсөн онд бол бас нэлээд олон хэрэгүүдийг шүүхээр шийдүүлсэн. Энэ хугацаанд нэг 20 хэд гаруй одоо нийт хэрэг ашиг нийт өмчтэй холбоотой байгаль орчны чиглэлтэй холбоотой хэрэгүүд дээр ажилласан баг. Өнгөрсөн он бол тэр фасоритын одоо ордын 8 лицензийг цуцлуулах тэр өмгөөллийн ажиллагаа хийгдсэн. Тэ өмнө говийн одоо 5 толгой ордоос Гашуун сухадын нүүрсний зам хүртэл 235 км замаас байгаль орчинд учирсан хохирлттэй 154 тэрбум төгрөг нэхэмжилж одоо анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжсэн. Гэмшлэнгээр одоо шүүхтэр бид нар бас нэг 5 6 за одоо өгцөнтэйгээр нэг 10-аад хэрэгтэй явж байгаа. Тэгэхээр бид нар яг вөхөр энэ хэрэгүүдийг кейс болгож сонгож авч хэрэгжүүлж байгаа. Нэг энэ кейс дээр бид нар ялцах юм бол яг энэ чиглэлээр тухайн орон нутгийн иргэд байгаль орчны эрх зүйн чиглэлээр байгаль орчинд учирсан хохирол хууль бус захиргааны акт эднэрийг одоо цуслаад авах боломжийг бүрдүүлэх юм а тэдэнд байгаа тэр эрхийг нь одоо эдлүүлэх боломж гарцыг гаргаж өгөх юм а гэж үздэг байгаа юм. Тэгээд нөгөө талдаа одоо юу гэх нэг байгаль хамгаалах хуулинд иргэн төрөмс байгууллага одоо тэр уул уурхай байгаль орчны чиглэлээр хяналт тавих хэрэгтэй. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх хэрэгтэй гэдэг их том эрх ороод ирсэн байгаа.
Гэтэл яг хэрэг дээр шүүхийн шатанд болохтой зэрэг нөгөө тэмдэгтийн хураамж, нэхэмжлэх хэрэг ч гэдэг юм уу тийм ээ. Одоо өөр нөгөө шүүхийн зардал буюу шинжээчийн зардал дээр ингээд унаад хэрүүд маань явдггүй. Тэгэхээр энэ яг юу гэж хэлж байгаа нөгөө өнөөгийн засгийн газрын одоо нөгөө хууль шүүхийн шинжилэл одоо шүүгчийн хараа тус байдал, шүүгчийг одоо хараа тус байлгаж одоо цалин хангамжийг одоо 4-6 сая төгрөнд одоо хүргэж яана элдв юм ярьж байгаа шүү дээ. Гэтэл яг шүүхийн процесс дээр болохоор энэ тэр болгон хэрэгждэггүй. Шудраг шүүгчид байдаг. Үнэхээр ингээд шудраг шүүгчдийн гаргасан шийдвэрүүдээр хэрэгүүд шийдэгдэж байна. Гэтэл шудраг бус шүүгчид бас байна. Хэтэрхий эрх мэдэл мөнгө дагсан нөлөөлөлд автаж те. Үнэхээр инээдтэй тэр хуулийг одоо гажуудуулж хуулийг одоо эрх мэдэлтний талд хэргийг шийдвэрлэж байгаа ийм хэрэгүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу гэж хэлж байна вэхээр тэр нүүрсний замаас байгаль орчинд учирсан хохирол 154 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа энэ процесс дээр нөгөө манай одоо хариуцагч компани Energy Resource орон нутгийн 5 толгой компани бол ашигт малтан нэмжлэгч хөрөл эзэмшигч. Тэд нар нүүрсийг одоо экспортлох хэрэгтэй. Экспортлуулахын тулд тэнд байгаа одоо 5-6 мянган тээврийн одоо хэрэгсэл ч юм уу тэр 400 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ингээд тэр компани лиценз, тэр компани ирэхээр тэр экспорт хийгдэж байгаа, тэр зам явж байгаа. Тухайн одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө дэд бүтц зуя замаа тавьсан байх хэрэгтэй. Ерөөсөө энэ нөгөө хариуцлагатай юм одоо нөгөө дэд бүтц тавиагүй, ямар ч хариуцлагатай уул уурхайн одоо агуулгыг хангаагүй үйл ажиллагаа явуулчихэд шүүхтэр юуж маргалдах вэхээр манайх бол зүгээр ордынхаа амн дээрээс шанагдаад ачдаг л компани. Тэр тээвэрлж байгаа машинуудаас таандар нэх гэж байгаа байхгүй. Тэр энэ хуулинд өөрөө байж шээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө олон улсын зах зээлийн үнэ борлуулнаа. Экспортлох эрх нь тэдний тань. Тэр тээврийн компаниудад тэр экспортлохгүй шүү дээ. Тэгээ ийм мэдээжийн ямиг одоо жишээ нь шүүхтэр одоо энэ шүүхтэр нэлээд бас удаж байгаа шүү энэ хэрэг. Илт одоо ингээд ойлгомжтой хэрэгүүдийг саармагчуулаад тийм ээ тэмдэгтийн хураамж гэдэг юм уу тийм үү тэр жижигэн асуудлуудаар ингээ анхан шатруу шийдээд байгаа. Тэр тэмдэгтийн хураамжийг буюу тэр 154 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж өөрөө 770 сая төгрөг байхгүй юу? 770 сая төгрөгийг бид нэр төлөхгүй. Төлөх боломж ч байхгүй. Хэрвээ төлдөг бол хинч хязгаарч байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Тэгэхээр энэ мөнгө хаашаа орж ийн нөхөр төсөвт орж байгаа юм. Байгаль хамгаалах хуулийн 49-д үүж нөхөр байгаль орчинд учирсан хохирол байгаль хамгаалах санд орно гэж байгаа юм. Тэгэхээр тусгай сангийн хуулинд төсөвт байгаа тэр мөнгө чинь төсвийн мөнгө. Тэгэхээр төсөвт орж байгаа мөнгө тэмдэгтийн хураамж төлдөг юм аа. Ерөөсөө нөгөө төрийн байгууллагч аливаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Тэгэл ийм мэдээж юм дээр шүүгч мэдэн буйдлаад эсвэл одоо санаатаа санамсаргүй айл нэг хэлбэрээр ингээд яваад байгаа нь хамгийн харамсалтай. Тэгээ одоо бид нар саяны шүүх хурал дээр бол нөгөө Energy Resource 5 толгой 2 бол маргалдаад байна шүү дээ. Бид нар бол зөвхөн уурхайн аман дээрээс нүүрс ачтгаа нүүрсээ худалддаг. Тэр хийдгүү. Тэр тээврийн компаниудаас нэг. Тэгээ бид нар шинжээч томилуулъя гэдэг хүсэлт гаргаад шинжээч томилуулаад одоо энэ хохирол тийм ээ одоо тэр тооцоод ирсэн байгаль орчны яамны мэргэжлийн байгууллагаар баталгаач чин хохирлыг бол зүгээр энэ судалгааны тайлан нэхэд байна. Бид нар энэ бол хохирол биш юм. Маш олон аргаар төлөхгүй байх боломжуудыг хийж байгаа л та. Тэгэхээр энэ хохирол бол бодтой хохирол. За энийг энэ компаниуд төлөх ёстой юм байна гэдгийг шинжээч гэдэг бол мэргэжсэн тухайн одоо чиглэлээр нотлох баримтыг шүүхийн шатанд одоо нотлох баримтын их сурвалжийг гаргаж өгөх ийм л одоо эцсийн зорилготой гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд шинжээч маань одоо явж байгаа томилогдоод тэгтээ бол бид нэр энэ хэргийг бол ямар ч байсан энэ учирсан хохирлыг бидний компани төлнө гэдэг дээр баттай байр суурьтай байгаа. Төлөвлөн л гэж бодож байгаа. Яагаад гэвэл хууль эрх зүйн орчин өөрөө байгаль орчинд учирсан хохирлыг төлөх бүх юм гэж байгаа. Нэг юм харамсалтай юм байдаг. Ер нь бол манай байгаль орчны яам бол нөгөө байгаль орчны үнэлгээний тухай хуулинд мэргэжлийн байгууллагууд одоо нөгөө байгаль орчинд учирсан хохирлыг тооцсон тийм ээ. Тэрийг одоо байгаль орчны яамдах зөвлөл батлна. За ингээд батлаад ингээд архивлаад авах юм аа. Энийг төр өөрөө нэхэмжилдэг байх хэрэгтэй. Тэгэхээр төр өөрөө нэхэмжилдэг. Зүгээр нэг юм тайлан цаасан дээр бол ингээд баахан хохирол тооцоол одоо хэдэн тэрбум та нар одоо мэдчихэж байгаа одоо тэр нэг урт нэртэй хуулийн дээр тийм ээ хэдэн тэрбум төгрөгийн хохирлыг одоо 1.1 тэрбум төгрөгөөр тэр хохирлын ачааллыг тооцсон шүү дээ. Тэр 1.1 тэрбум төгрөг чинь засгийн газрын тусгай сангаас гаргасан ард түмний татвар төлөгчдийн мөнгөөр
хичнээн ажил болгож тэр олон одоо гол ойн санд байгаа тэр компаниудын охирлыг тодчод өнөөдөр нэгийг нэхэмжлээгүүл сууж байгаа байхгүй юу. Гэр жишээ тэгэхээр нэхэмжлэх хэрэг өнөөдөр иргэн дээ. Төрөмс байгууллагатай. Яг нэхэмжлээд явах гэхээр нөгөө эргэцэн орчин дээр янз бүрийн байдлаар тоглолтууд хийгээд байгаа. Тэгэхээр тэр тэмдэгтэн хураамжийн асуудлаас төр биш те одоо энэ нийтийн өмч нийтийн хашигтай холбоотой нэхэмжилж байгаа тохиолдолд чөлөөлдөг энэ эргэцэн орчныг бүрдүүлмээр байна. Нэхэмжлэх хэрхэн асуудал байна. Бас нэг нэлээд удаан шүүхтэр явж байгаа хэрэг бол та бүхэн мэдж байгаа. Бид нэр тэр нөгөө гачууртын 20 дугаар хороонд исэн захирамжийг цуцлуулсан шүү дээ. Дараа нь тэр компани чинь Солонгос компани чинь биод ирсэн. 60 га газар 129 га газар болгосон. Тэр компани үйл ажиллагаа хууль ёс захирамж байна. Голын татам дотор, голын гол дотор үйл ажиллагаа явуулахгүй. Дээр нь одоо тухайн одоо бидний одоо шүүхтэж явах хугацаанд 19 тонн азот фосфорын бордоо хэрэгжилж байна. Хөрсөөр нөчөд хүний ус туул болно гэж одоо маш олон нөлөөлөл шинжээчээр хууль зөрчсөн байна гэдгийг гаргаад анхан шат, давах шатанд яллаа. Дээд чуханд очингууд нэхэмжлэгчийн асуудлаар анхан шат руу шидэж байгаа байхгүй. Тэгээ ийм харамсалтай хэрэгүүдийн шүүгч нарын гаргаад байгаа одоо нэг ясандаа маш яс зүгүү ийм асуудлууд байна. Тэгээд ерөнхийдөө одоо хууль шүүхийн шинжилтэй холбоотойгоор бид нар Тэмүүжин сайдтай энэ шүүгчдийн асуудлаар, энэ шүүхтэр шийдвэрлэгдэж байгаа хэрэгүүдийн асуудлаар зарим зүйлүүдийг ярмаар байна. Үнэхээр шударга шийдэж байгаа сайн шүүгч бас байна. Тэгэхээр ийм асуудлууд байна. Бас дээр нь урамшууллын асуудал гэж гарч байна. Иргэний хуулинд бол хүний хайсан ГСМ-ийг олоход бол 10%-ийнх нь шан харамжгүй урамшуул авдаг. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагуудын хувьд улсын төсөв болон орон нутгийн төсөвт оруулсан мөнгөнийхөө тодорхой хувийг иргэний нийгмийн байгууллагуудад олгодог энэ одоо зарчим, энэ эрхцэн орчныг бүрдүүлэх гэдэг энэ асуудал улсын хурлын танхимд яригдсан юм а. Намрын чуулганаар. Тэгээд эдийн засгийн байнгын хороон дээр төрөөс Израилийн талаар баримтлах бодлогод нэг заалт болж орсон юм. Одоо энэ урамшууллыг тодорхой хувийг олгодог болгоё. Би эдийн засгийн байнгын хорооны хуралд би 2 удаа орж бас энэ асуудлаа байр суурь илэрхийлж ярьсан. Тэнд байгаа бас зарим ногоон гишүүд бас энэ асуудал дээр нэлээд байр суурь дэмжсэн, өгсөн. Гэхдээ харамсалтай нь ялагдсан. Ажлын хэсгийг ахалж ирсэн одон туян гишүүн бол Гарамгагаатар гишүүн төр бол ерөөсөө ингээд эднэрт одоо төсөвт оруулсан мөнгөний тодорхой хувийг өгчих юм бол нөгөө жинхэнэ эрхгэжчингүү чинь жинхэнэ шантаажингүү чинь бий болно гэдэг ийм асуудлыг ярьсан. Ер нь бол иргэний нийгмийн байгууллага гэдэг бол төрийн хяналт юм байна. Тэр түр хяналтгүй байх сонирхолтой байна гэдгийг би энэ ардчилсан намын бүлгийнхнээс маш тодорхой ойлгосон. Ер нь иргэний нийгмийн байгууллага чадвартай, санхүүтэй байхгүй байх бодлого сүүлийн үед бүр эрчимтэй явагдаж байгаа, бүр зохион байгуулалттайгаар. Түр хүчтэй хяналттай байх юм бол эрүүл ах хэвээр. Тэгэхээр эрүүл байхгүй байх бодлого байна л да. Тэгэхээр яг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны урамшуул гэдэг зүйл маш хэрэгтэй гэж надад бодогдож байна л да. Тэгэхгүй түрүүний хэлсэн тэр шүүхтэр очиод л нөгөө шинжээчээ 50 сая төгрөгөөр хөсөж авч ажиллах хэрэгтэй болдог гэдээ маш их зардал гарах юм байна. Тэгэхээр ер нь та бүхэн үйл ажиллагааныхаа зардлыг өнөөдөр ямар хөө байдлаар шийдэж байна. Энд бас нийгмийн нэг хэсэг нь бас хардлага сэтлэгээ болоод одоо уулуурхайн компаниуд мөнгө авдаг шиг юм янз бүрийн зүйлүүдийг ярьдаг л да. Тэгэхээр энийг бас нэг мэдээлэл өгөхгүй. За төрөмс байгуулах гэж юу юм бэ? Ашигын төлөө бус гэх төрөмс байгуулах хуулинд байж байгаа. Мэргэжсэн мэргэжлийн холбоотууд өөр өөрийн чиглэлээр тухайн одоо үйл ажиллагааг нийгэмд бий болгохын тулд нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу ингээд өөр өөрийн зорилго чиглэлийг өрнөдөг. За байгаль орчны төлөө хуульчтай холбооны зорилго чиглэл нь бол ерөөсөө байгаль орчны эрх зүй, Израилийн эрх зүйг эрүүл саруулаар нь Монгол оронд хөгжүүлэх тал дээр одоо мэргэжсэн мэргэжлийн хуульч өмгөөлөгч биологч янз бүрийн хүмүүс одоо сайн дураараа эвлэлтэнд нэгдээд нэг жишг тогтоох гэж явж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо талбар дээр бол асар олон гэмт хэргийн чанартай ийм хэрэгүүд байдаг. Тэр болгоны араас бид нар одоо ажиллах боломж байхгүй. Тодорхой хэрэгүүдийг аваад ингээд шүүхийн процессор олон жил дамсан хэрэгжиж байгаа бас тодорхой хугацаанд шийдэгдэж байгаа хэрэгүүд байж. Гэхдээ бид нар энэ хэрэгүүдийн үйл ажиллагаа хэрвээ биднэрт мөнгө санхүү байсан бол хэрвээ бид нарыг дэмждэг байсан бол асар их ийм бодит боломжийг алдаад байгаа юм. Тэгээ энэ асуудлаа бид нар их хурлын гишүүд оюун сайдд тавьсан. Өмгөөлийн зардлыг л өгч. Өмгөөлийн зардалтай болчих юм бол бид одоо тэр төрийн ажлыг хөнгөвчлөх гээд байна. Тэр иргэний төр төрөмс байгууллагын хамтын ажиллагаа гэдэг чинь жинхэнэ утгаараа хөгжих гээд байна гэхэд бол оюун сайд яг энэ дээр бол эсрэг байр суурьтай байсан. Нэгд төр зөвшөөрсөн юм дээр төрөмс байгуулалт мөнгө өгөө зөвшөөрлөх эсрэг араас нь явуулах нь ёс зүг юм аа.
За өөр үйл ажиллагааны юм дээр чинь дэмжлэг үзүүлээ гэдэг ийм л хариулт ирсэн байна. Тэгээ энэ нь бол бас нэг талдаа харамсалтай. За тэр нөгөө мэрэгжлийн холбоотууд яадаг вэхээр өөрсдөө тодорхой ажил мэргэжилтэй, өөрсдөө тодорхой бас их усүртэй өмгөөллийн зардал, хууль эрх зүйн талын тусалцаа, одоо бусад одоо сургалт, семинар, бусад ямаараа бусад одоо төсөл хөтөлбөртэй холбогдож тэ мониторинг аудит гэдэг юм. Ингээд нэг 5 турга олдог.